Сайн байцгаана уу? Ингээд та бүхэндээ Google Classroom программыг хэрхэн ашиглах вэ? Эхний хичээлийг хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр бүгдээ Classroom гэдэг энэ программыг ашиглаж эхний setting хэрхэн хийх вэ гэдэг талаар суралцах болно. За ингээд танд юу хэрэгтэй вэ гэвэл танд Gmail хэрэгтэй. Та Gmail-ээрээ өөрийнхөө Gmail-ээр ингээд Google руу ороод ингээд бэлэн ийм байдалтайгаар бэлтгэх хэрэгтэй байгаа. За түүний дараа яах хэрэгтэй вэ гэвэл энд нэг ийм дөрвөлжингүүд байна тийм ээ. Энэ рүү ороод доошлуулах юм бол Classroom гэдэг энэ зис маань харагдана. За тэгээд ийшээ орно. Эсвэл та энэ дээр бичиж болно. Google Classroom гэж бичиж болно. За бичээд энэ дээр дарнаа. Энд дарна. За энд дарсны дараагаар түрүүнийх дээр ингээд дарах юм бол за жишээлбэл ингээд доошлуулад Classroom ингээд дарчих юм бол юу гарах вэ гэвэл за ийм цонх гарна. Та бүхэн бүгдээрээ энийг харж байгаа бах тийм ээ. Та бүхэн бүгдээрээ бас энийг хийсэн баг. Тэгэхээр энэхүү программыг Google Classroom гэдэг энэхүү программыг гар утсаараа ашиглаж болно. Android утсан дээр Google Classroom гэж бичээд тэгээд Play Store-оос ингээд татаж аваад хэрэглэж болно. Ингээд татсны дараагаар энд нэг нэмэх тэмдэг байгаа. Энэ дээр дарах юм бол энэ дээр дараад энэ create class гэж байгаа. Тэгэхээр анги бий болгох гэсэн үг. Анги бий болгох. За энэ дээр дараад ийм бичиг гаргахаар энэ дээр тэгээ continue. Ангийн бол та өөрийнхөө хичээл заах ангийг бэлтнэ гэсэн үг. Тэрхүү хичээл. За ангийн нэр юу юм бэ? Ангийн нэр юу вэ? За би бол энэ дээр Солонгос хэл заадаг учраас Солонгос хэл гэж бичье. Ингээд Солонгос хэлний анги гэж би энэ дээр тэмдэглэсэн байна. За тэгээ section гэдэг маань юу гэвэл хэдгээр анги заах вэ? За би Солонгос хэлийг 5-ын А ангид ордог гэвэл анги бичиж байна. За энэ бол 5-ын А ангийнхан орох энэ Солонгос хэлний анги байна. Ингэж хэлж болох нь байна. За бага ангийн багш нар жишээлбэл бага ангингүүтээ өөрийнхөө ангийг эсвэл юу болгон дээр за жишээлбэл би ингэ хийсэн байхгүй юу? Ингээд ангууд ингээд өөр тийм ээ. Минийх 6 дугаар анги 7 8 9 дугаар ангид ордог учраас ингээд 4 анги хийсэн байгаа. Та бүхэн бол хүн орчим байгаль юу ч үгүй тийм ээ. Математик монгол хэлний ангууд бий болгож байна. За тэгээд эсвэл хүүхдүүдэд тийм ээ олон ийм юу хийлгэж яхаар бага ангингүүтээ 5-я гэд тэгээд анги хийж болно. За тэгээд доотлын эднийг бичихгүй байсан ч болно. Энэ бол хамаагүй. За create гэд хийчих юм бол хэсэг хугацаанд хүлээнэ. Хэсэг хугацаанд хүлээсний дараа энэ анги шинээр бий болж байна гэсэн үг. За түүний дараа ийм цонх гарч ирнэ. За дээрээ ийм 4 хэсэгтэй. За энэ 4 хэсэг юу гэсэн үг вэ гэвэл stream гэдэг маань ерөнхий энэ танай ангийн нүүр хуудас байгаа. Нүүр хуудас нь түүний дараа classwork гэж байгаа. Энэ бол тухайн ангийн хичээл болон шалгалтыг энэ дээр хийх байгаа. Түүний дараа people гэж байна. За багш нь бол ингээд таны нэр ингээд байж байна. Мэйл хаягийнхаа дагуу. За тэгээд доор нь сурагчдын нэрс байгаа. Энэ дээр Солонгос хэлний анги 5-я гэсэн байна. За тэгвэл сурагчдыг хэрхэн оруулах вэ? Сурагчдыг хэрхэн энэхүү ангитай оролцуулах вэ? Яаж урих вэ гэж тийм асуулт гарч ирнэ тийм ээ. Энийг яаж хийх вэ гэвэл class code гэж байгаа. Энэ бол ангийн код. Тэгэхээр энэ кодоор сурагчид орно. Яаж орох вэ? Сурагчид орохын тулд хамгийн ихний ийм хуудас байсан шүү дээ тийм ээ. Ийм хуудас эндээ нэмэх тэмдэгтэй. Энэ нэмэх тэмдэгний энэ дээр дарахаар анги бий болж байгаа байхгүй юу? Түрүүн анги бий болгосон шүү дээ. Хэдүүлээ. За тэгвэл join class гэж байгаа. Энэ дээр дарах юм бол сурагчид юм уу сурагчид компьютер юм уу гар утснасаа тийм ээ энэ нэмэх тэмдэг дээр дарахаар join class гэж байгаа. Тэгээ энэ дээр түрүүний код байсан шүү тийм ээ ангийн код тэрийг энд оруулаад тэгээд анги руу ороод ирж байгаа. Энэ код ба. За энэ кодыг томоор бүр энэ жижигхэн байгаа зү тийм ээ харагдахгүй байх юм бол энэ дээр дарч болно. Тэгэх юм бол бүр ийм томорчж байгаа. За бүр ингэх юм бол бүр том харагдана. Харагдахгүй байх гэж юусэн байхгүй. За жишээлбэл ангийнхантайгаа ингэ сууж агаад ангитай PPT-гэр ч юм уу эсвэл зурагтаар ангийнхантаа үзүүлээ гэвэл энэ дээр дарах юм бол
код нэг харна. За багшаа хамгийн арын хөвгт ингээ харагдахгүй байна багшаа гэх юм бол энэ дээр бүр ингээ дараад томруулаад харуулчихлаа. За тэгээ энийг эсвэл скриншот хийгээд ээж аврын ч юм уу явуулсан ч болно. Яасан ч болно. Энийг бол тэгээд энэ кодоор л энэ ангид орох байхгүй юу. За өөр ямар ч кодоор орохгүй. За түүний дараа select them гэж байгаа. Select them гэдэг маань энэ хүн ногоон дэвсгэр энийг хэрхэн өөрчлөх вэ? За би энийг даръя. Ангийнхаа дээр онцлогтой холбоотойгоор ингээ өөрчилж бас болно. За ийм болчлоо. Эсвэл зураг оруулж болно. Ангийнхаа зургийг. За таны компьютер дээр байгаа хадгалагдсан зурган дотроос ангийнхаа зургийг. За жишээлбэл би энэ дотроос за энэ зургийг би сонгоё гэд ингээд оруулчихна. Гар утсаар ангийнхаа авахсан зургийг ч байд юм уу ингээ оруулчих болно. Тэгээд түүнийг ингээ тайраад ийм гонцгой хэлбэртэй. Тэгээд select гэд ингээ дарчих юм бол түрүүний зураг маань энд ийм бол ингээ гараад ирнэ гэсэн үг. Энийн оронд ангийнхаа ийм зураг хамгийн гол нь тэр зураг маань ийм тэгш өнцгт дотор бүх хүүхдүүд орж болохоор тийм зураг авах хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим хүүхд нь ингээд өндөр нам зогссон ч байт юм уу, бөөнөр ингээд шаварлаа зогссон ч байт. Тийм зураг биш, игнээ зогссон ч байт юм уу. Эсвэл зөвхөн тийм янз бүрийн тийм бүтээлч байдлаар авахсан тийм зургуудаа бас оруулж болно. Ингээд энэ бол таны ангийн энэхүү Солонгос хэлний хичээлийн 5-ын анги гэсэн энэхүү ангийн дүр зураг. Одоо юу хэмдэ нүүр зураг нь гараад ирж байгаа гэсэн үг. За түүний дараа энд юу бичих вэ? Энд дээр дараад энд одоо тавтай морилно. Энэ ангид илсэн орсон баярлалаа ч гэдэг юм уу. Иймэрхүү маягыг энд бичиж оруулж болно. Эсвэл ангийн add гингүүтээ YouTube-с одоо ангийн танилцуулга видео ч гэдэг юм уу. Эсвэл танилцуулга видео одоо энэ файл өөрийнхөө компьютер дотроос файлаар оруулдаг ч юм уу. За эсвэл ямар нэгэн линк энэ дээр оруулж болно. За тэгээ линк энэ бичлэг юм уу ямар нэгэн файл гэж болно. Зурган файл ч юм. За YouTube-с жишээлбэл ангийнхантайгаа хийсэн бичлэг байд юм уу. За эсвэл энэ дэр заавал ангийнхан биш. За сурагчдаа те энэхүү бичлэгийг үзээрэй гингүүтээ энэ YouTube-с нэг бичлэг оруулсан те. За тэгээ юу ч үгүй талархлын баяр эсвэл талархлын сарын аяыг одоо өгтөн энэхүү бичлэгийг бид нар үзэх болно. Эсвэл бүгдээ энэхүү дууг хамтдаа сурцгаая гингүүтээ энэ дээр YouTube-ийн дээр юунаас нь бичлэгийг оруулаад тэгээ энэ дээр ингээд тайлбараа бичиж болно гэсэн үг. За энэ дээр би тавтай морилног биччихье. Тэгээ пост. Ингээд таны ангийн хүүхдүүд түрүүний кодоор энэхүү анги руу орж ирэх юм бол хамгийн түрүүнд эднэр харагдана гэсэн үг одоо. Тэгээд бас нэг зүйлийг тавхан зааж өгөхийг хүсэж байна. Юу гэвэл энэ settings руу орох юм бол энд яг энэ нөгөө general гэдэг хэсэг байгаа. Энд дэр class code гэж байгаа ангийн код. За энэхүү ангийн код маань ингэж болно. Энэ дээр дараад reset гэх юм бол энэ цэрлэг жоохон хэцүү байна гэх юм бол ингээд амархнаар те sim2k5w гэдэг юм амархан кодоор ингэж солиод иж болно. Reset хийгээд ингээ кодыг амарханаар байлгаад иж байна. Амархан одоо код ингээд сольсоор аваад ингээд цээжлэхэд аль нь амархан байна тэрийг нь гаргаад ирж болно гэсэн үг. За түүний дараа stream гэдэг хэсгээр бүх сурагчид тийм ээ одоо комент бичиж болно. За түрүүний таны оруулсан энэ хүү юу байсан шүү дээ. Одоо энэ бичвэрч байд юм уу? Эсвэл бичлэг байд юм уу? Тэрний доор сурагчид комент бичиж болно. Комент бичээд сурагч нартайгаа ингээд харилцаж болох нэ. Та ингээд юм постлоод тэгээ сурагчид бичнэ гэсэн үг. Энэ дээр бол classwork гэж байгаа. Энэ дээр бол нөгөө нэг шалгалт, малгалт одоо юу гэдэм хичээлийн материал бүх юм оруулдаг. Энэний бичлэгийг давхан дараагийн бичлэгээс үзээрэй. За хүмүүс гэж байгаа. Хүмүүс энэ дээр бол багш нь хийн. За энэ дээр хүн нэмж болно. За энэ бол grades гэдэг нь болохоор оноо дүн хэд гарсан тийм ээ. Тэр оноо нь энэ дээр гарна. За тэрийг дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай.